тав хүүхдийн минь эцэг болж яг муу сайнтай өдөр танилж чад бас баярлалаа л гэж. Өглөөс өрмөө аюу хин чи яаж байгаа ийж ингэж орилж байгаа дугаал гараа явсан л та манай. Тийм л юу хөвчээсэн байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүгд дараагийнхаа хүлээн авахчийг баярлуулахаар гэрийнхэн гадаа хүрэлцэн ирсэн байна. Тэгээ хайртай ханаас нь бид бүгдээр дамжуулан нөхөө сайхан цэцгийн баглаг гэмтэн бэлэг болгоо явуулсан байгаамаа. Бүгдээр орж баярлалцгаая. За сайн байна та. За манайхын цэцэг мэдлэгээ компаниас явж байгаамаа. За тэгээд танд энэхүү сайхан цэцгийг мэдлэгээний хамтаар явуулсан байгаа. За өнөөдөр ямар өдөр вэ? Тэгээд танд яг энэ цэцэг ирж байгаа вэ? Та ер нь гадарлаж байна уу? Өнөөдөр нэг бид хоёрын хормын болж байгаа. 25 жилээ. Тэгээд цэцэг явуулсан баг л та. За тийм байна. За би танд мэдчилгээг нь уншаад өгье. За олон жилийг хамтдаа үдэж орчлонд бид бие биенээ харьлаж хамгийн нандин бүхнийг чамдаа би зориулсан. Харин чи надтайгаа үргэлж хамт байгаарай. Чамдаа 25 жилийн хурмын ой баярын мэндийг хүргье гэд хайртай ханаас нь явуулсан байгаамаа. За тэгээд танд энэхүү сайхан цэцгийн баглаг явуулсан хайртай хандаа хандаж бас энэ сайхан мэдчилгээг авах бас ямар үт юм бэ? Сэтгэлээ бас бидэнтэй хуваалцаж. Яг энэ үдийг ахад сонирхол өгдөг юм байна. Өглөө жоохон бас юм нэхэд жоохон гомдож байгаа л явуулсан. Тэгээд яалаа баярлалаа гэж хэлье. Хайртай шүү гэж. Тав хүүхдийн минь эцэг болж яг муу сайнтай өдөр танилж чад бас баярлалаа л гэж. Өглөөс өрмөө аюу хин чи яаж байгаа ийж ингэж орилж байгаа дугаал гараа явсан л та манай. Тийм л юу хөвчээсэн байна. Хайртай анда 25 жил бас баярын мэнд хүргэе. Өдөө олон жил яг сайнтай байж хоёлаа хорвог тулсан юм чи цаашаа өргөжлөлөө дүүр хүүхдийн төлөө сайхан бүтэл төлөө хамтдаа зүтгэх болно гэж хэлээ да. Тэгээ маш их хайртай шүү. Баярлалаа л гэж хэлээ.